цээртэй байх үед өөрт бодогдсон бусдад хэрэгтэй болов гэж ингэж бодсон зүйлүүдээс хуваалцъя гэж ингэж бодлоо. Тэгээ өнөөдрийн хувьд бол ялангуяа энэ хөл хорой цээрийн тухай эртний монголчууд түүхэндээ уламжилалдаа юу гэж үзчихсэн, буддын ухаанд бас энэ хөл хорой цээрийг юу гэж үздэг вэ гэх нэг иймэрхүү хоёр сэдвээр яриа гэж ингэж бодлоо. Тэгээ ер нь бол эрт дээр үеэс манай монголчууд бол нүүдэлчин амьдралтай. Тэгээд ялангуяа юм цар тахал элдв халдвар төвчин гарах үед бол тэрийг хөл хорой тогтоох маш нарийн дэг жаягтай байсан байна. Тэг ялангуяа тийм өвчин газар гарсан бол хот айл байт юм уу? Нэг бол одоо том хүрээлсэн хот газар байт юм уу? Бүгдээрээ тэр хөл хорой цээрийн тэмдэг тавиад тэр тэмдгийг хүмүүс хараад гаднаас орж ирдэггүй, дотроо байгаа хүмүүс нь гадагшаага гардаггүй ийм байсан байна. Тэгээ тэр хөл хорой цээрийг юу гэж нэрлэдэг байсан бэ гэхээр югүйлэ гэж эртний үг юм байна, монгол үг. Югүйлэ гэж тэмдэг тавьдаг. Тэгээд ийм тэмдэг тавьсан газар бол энд бол тахал өвчин гарсан, аимшигтай өвчин гарсан байна. Тийм учраас тэр дотор байгаа хүмүүс нь өөрсдөө гадагшаа гардаг юм байна. Гаднаас ирж байгаа, жуулчиж ирж байгаа үед гаднаас ирж байгаа улсууд нь тэр хөл хорой цээрийг хараад дотгошоо ордоггүй, хот айл руу байт юм, хот руу байт юм, ордоггүй байжээ. Тэгээд тэр югүйлэ гэдэг нь болохоор адууны арсыг улаан хоолой уушиг зүрхтэй дээш нь модон дүлгэж ингэж тавьдаг. Тэгээ тэр нь бол яг нэг талаараа бас одоо өөрсдийнхөө эртний онгоц шүтлэгтэй холбоотой боловч тэр нь бол энд бол тахал гарсан гэдэг. Тэгээ тахлыг бас юу гэж нэрлэдэг байсан гэхээр шууд утгаар нь ийм тийм тахал гарсан гэдэг үгээр биш, үхлийн хар цэцэг гэж ингэж нэрлэдэг байсан байна. Үхлийн хар цэцэг гарчаа энэ газар бол. Тэгээ тэр тавьсан тэмдгээр нь хүрээлүүлж тавьсан тэмдгээр нь энд бол үхлийн хар цэцэг туссан газар байна гэж ингэж алсаас хараад мэддэг. Тийшээ мэдээж одоо эмч, домж, маарамб, отож тэргүүтэй улсууд бол мэдээж тийшээ орж тэр хүмүүсийн амийг аврах, тэдэнд эмчилгээ сувилгаа үзүүлэх ийм уламжлалтай байж. Тийм учраас энэ бол маш том ёс зүйтэй. Хэрвээ өөрсдөндөө өвчин гарсан гэдэг нь өвчин гарсан байж болцсошгүй гэж бодсон бол өөрсдөө тэр байгаа газараас холддгоо. Гаднаас ирж байгаа улсуудыг бас зорчуулдгоо. Ийм одоо түүхэнд бол ийм тухай нарийн сайхан айлцсан байдаг. Тэгээ Бурхны номд ч гэсэн ийм тахал гарсан газрыг бол хар цэцэг гэж ингэж ягтаар нэрлэдэг. Үхлийн хар цэцэг буюу хар цэцгийн өвчин гарчээ гэж ингэж бас нэрлэдэг. Ерөнхий нийт ийм цар тахлын нэрийг бол ингэж бас нэрлэж ирсэн байна. Тэгээ тэр дотор янз бүрийн өвчин гарч ирсэн байгаа л да мэдээж. За одоо үед бол элдв зүйлийн өвчин гарч байна. Тэгээд энэ удаагийн цар тахал бол бүр одоо баг нөгөө утсаар ярих юм бол одоо энэ орчин үеийн техникийн хэлээр ярих юм бол баг смарт, баг ухаалаг болсон юм шиг. Тэгээд тэр хуурж байгаа, мутацж байгаа байдал энэ төр бол бүгдээрээ баг смарт болсон байгаа байхгүй баг. Тийм учраас их аюултай. За одоо үед бол мэдээж хэрэг адууны арьс, улаан хоолой уушиг зүрхтэй нүлгэж тийм бол хэрэггүй болоосаа бүх юм мэдээллийн дагуу явагддаг болсон. Бүх хүмүүс ухамсар болон хууль гаргасан захирамжийн дагуу бүгдээрээ энийг биелүүлэх. Гэхдээ зарим үед бол хүмүүсийн ухамсаргүй байдлаас болоод одоо энэ хийж байгаа улсаас хийж байгаа ажил юм уу бусдад жоохон сааттай тийм зүйл гарч болцсошгүй. Тэгэхээр зэрэг энэ эртний монголчуудын өөрсдийнхөө уламжлалт тэр ёс зүйгээ сайхан ойлгож авах юм бол их чухал. Тэгэхээр өөрт тийм шинж тэмдэг гардаг юм бол мэддэг газар нь мэддэгдээд
бусдад халдаахгүй байхын тулд өөрийгөө тусгаарлах. Хөл хорой цээрийг бол манай монголчууд 20 дугаар зууны үеэс карантин гэдэг орос үгийг монголчлоод карантинлах гэж ингэж хэлдэг болсон юм байна. Англиар бол quarantine гэж ингэж хэлдэг юм байна. Тэгээд энэ Бурхны номонд ч гэсэн түрүү ингэ хэлсэн. Гэхдээ Бурхны номонд хөл хорой тогтоох гэдэг зүйл бол байдаг. Энэ нь бол өвчин тахалтай ерөөсөө холбоо байхгүй. Өөрийгөө нийгмээс тусгаарлаад, ердийн иглийн амьдралаас тусгаарлаад ганцаарчлан цамд суух гэж бас нэрлэдэг. Цам гэдэг нь одоо завсарт орших. Завсарлах нийгмийн амьдрал, иглийн өдөр тутмын амьдралаас завсарлаад хөл хорой тогтоодог. Тэгэх юм бол тэр хөл Буддын номтой хүмүүс бясалгал бүтээл хийх, бас аливаа эрдэмд шамдан суралцаж нэгэн сэтгэлийг үүсгэж тэрэндээ сэтгэл төвлөрүүлж суралцахын тулд хөл хорой тогтоодог нь ямар тэмдэг тавьдаг вэ гэхээр бясалгал бүтээл аливаа суралцж байгаа хөл хорой тавьсан тэр газрынхаа урд бол овоо босгодог. Ер нь бол дөрвөн зүгтээ овоо босгоод хэрвээ дөрвөн зүгтээ овоо босгож чадахгүй бол урд талдаа овоо босгочдөг. Тэгэхээр хүмүүс за энд бол энэ хүн цам хийж байгаа юм байна. Хөл хорой тогтоосон юм байна гэж ингэж боддог. Бас одоо нямб хийх гэж бас ингэж хэлдэг. Нямб хийхэд бол бас мөн адилхан хөл хорой тогтоодог. Нэнчин хийн гэж бас байдаг. Тэр нь бол нямбны одоо урт хугацаагаар хийх нямбны хэлбэр. Дян хийн гэж бас ингэж хэлдэг. Уулхаад аливаа одоо сүм дугуйн гэр орондоо ч үед юм. Зарим нь годомж үед юм. Зарим нь хөрийн газар ч үед юм. Тэгээ эртний тэр мундаг бясалгалчид юг зүрүүд йогинонууд бол ингэж хөл хорой тогтоож өөрсөндөө хөл хорой. Бусдад бас тэр хөл хорьсноогоо зарим одоо ялангуяа анхлан сурагчдад бол ингээд хөл хорой тогтоодог юм. Тэгээд энэ эдгээрийн тухай жоохон дэлгэрүүлж ярив. Ер нь бол одоо цамд суун гэдэг нь ерөнхий нийт утгаар нь хэлж байгаа. Цамд суух гэдэг нь бол түрүү хэлсэн хөл хорой тогтоогоод нийгмийн амьдралаас завсарлаад өдөр тутмын иглийн амьдралаас тасраад тэгээ өөрийгөө таних, өөртөө хичээллэх, өөрийнхөө сэтгэл рүүгээ харах, дандаа гадагшаага юмс үзэгдэл, улс орон, нийгэм тэрэнд ингээд сэтгэлээ хандуулах биш, өөрийнхөө сэтгэл рүү хандаж, өөрийгөө олох, өөрийгөө бас одоо боловсруулах ийм тал дээр. Тэгэхээр заавал бясалгал хийгээд суугаад авах юм нэр бас биш. Номд суралцахдаа бас ламнар цамд суу. Нямб хийн гэдэг нь бол бүр одоо гүнзгийрж байгаа хэлбэр. Аливаа ялангуяа нямб гэдэг бол тарины буюу нууц тарины номтой холбоотой ойртол гэсэн үг. Хөл хорой тогтоогоод юунд ойртох вэ гэхэлэр зэрэг өөрийнхөө бясалгаж байгаа тэр мөн чанарлуугаа ойртох. Юуг бясалгаж байгаа? Тэрнийхээ мөн чанарлуугаа ойртох. Өөрийнхөө байгалийн сэтгэл рүүгээ ойртох. Ерөнхий юмс үзэгдлийн одоо мөнх бус хоосон чанарыг тэдэнтэй ойртох. Бас одоо ядан бурхад Баатар дагнаас номын сахиулсантайгаа ойртох. Ялангуяа лам багшийн одоо йог бясалгалаар багшийн одоо эрдэм чадалд ойртох гэдэг ийм утгаараар ойлгодог. Нэнчин хийн гэдэг нь бол янз бүрийн нэнчин байдаг. 6 сарын нэнчин байдаг. 8 сарынх байдаг. 3 жил, 3 сар, 3 хоног, 12 жил. Тэрнээс дээшээ хүн хэдий ч хугацаагаар хийж болохоор их ойртол гэж ингэж нэрлэдэг. Тэгэж энэ их ойртлыг хийхдээ бас хөл хорой тогтоодог. Зүгээр одоо хүн орж гараад. Тэгэхээр зэрэг
одоо буддийн номонд суралцсан ламнар байд юм. Тэрэнд суралцдаг жирийн иргэд, эрдэмтэн мэргэд тэр бүгдээр хэрвээ энэ номын утгыг ойлгосон бол хөл хорой тогтооход хамгийн одоо их зүйлийг бүтээх, суралцах, бясалгах, за зохиол тойрох гих тэргүүтэй энэ бүгд нь бол бүр тэдэнд бол асар том боломж болж орж ирдэг. Ягаад гэвэл янз бүрийн одоо тахал өвчин, хар цэцгийн аюул нүүрлэгээ байсан ч гэсэн өөрсдөө ингэ хөл хордог учраас тэдний хувьд бол энэ нь бол маш том боломж. Тэгэхээр буддийн номд сүжигтэй, бишрэлтэй тэр номонд суралцъя гэж зорддог, түүнийг шинжлэе гэж ингэж боддог хүмүүсийн хувьд бол энэ одоо хөл хорой цэрийн үед бол өөрөөсөө төвлөрөөд ингээ номд суралцсан. Зүгээр буддийн номонд суралцахгүй ч гэсэн одоо хэл сурах гэж байгаа хүн бол хэлийг сурч болно. Манай нэг багш айлдж ирсэн. Донжиолуудад санаа мэд. Гişээ Төвдөн Бринла багш айлдж ирсэн. Тэгээ Европод 70-аад оны үед бол олон номтой ламнар хүрэлцэж очсон. Энэ итгэгт байж байгаа. Европ руу анх буддийн номыг номлохоор морилж исэн гэж. Тэгэхэд нэлээд хэдэн номтой гившнэр одоо энэ Англид байгаа гişээ галсан жамцуулаа гэж ийм Гялсанлаа гэж ийм том эрдэмтэй багш байдаг. Тэгээ хид хідэн ламнар Нямбан цуулаа гэж чимээг болцсон гэж. Нямбан цуулаа. Тэгээ хүмүүс бодохдоо бол ламнар одоо нөгөө номоор бяцлагж яана да гэж ингэж бодож ирсэн. Тэгсэн 3-4 сарын дараагаар ням тайлаа гараад ирсэн. Оксфорд, Кембрижийн тойл хүчгүүдийг бүгдийг чийжилж гараад ирсэн. Дөрөв эхлээд тэр дөрөв үзээгүй гэж. Тэгээ баахан тойл хүчийг чийжилж гарч ирээл ерөөсөө нэг мэддэг үгээрээ шууд яриад. Тэгээ явцын дунд эргэн тойрон Европын шавнар эргэн тойронд байгаа улсууд нь дүрмээ зааж өгвөл ингээл англи хэл нь гарамгаа сайн болсон гэж ингэж ярьдаг. Тэр нь түүнтэй адилхан хэрвээ одоо хэл сурах гэж байгаа хүн бол Нямбан сууж явахдаа хөл хоройнд сууж явахдаа хэл сурж болно. За зураг зурдаг хүн бол өчтөчнөө бүтээл гаргаж болно. Шүлэг дуулал бичдэг, зохиол бичдэг хүмүүс өчтөчнөө бүтээл гаргаж болно. Гих тэргүүтэй ер нь бол өөрийн хийж чадах юу л байна тэрнийг хийх хэрэгтэй мэдээж хэрэг. Тэгээ ялангуяа одоо ингэж эргэн тойронд ганцаараа биш эргэн тойронд багцуул залуучууд хүүхдүүд байх юм бол тэдэнд бас ном заах маш том боломж гарч ирж байгаа. Яагаад гэвэл ихэнх нь сургууль соёлтэйгээд завгүй байж идэг. Тэгээ мэдээж одоо бол онлайнаар суралцаа ингэ явж байна. Гэхдээ одоо цагийг үр дүндээ өнгөрөөхийн тулд тэдэнд бас Монголын уран зохиол гэдэг юм яруу найраг өшөө одоо үүх түүх ийм зүйлүүдийг зааж сурах маш их боломж гарч ирж байгаа. Тийм учраас тэр боломжийг бас ашиглаасаа гэж ингэж бодож байна. Тэгээ түрүүн ярьжсэнээс бол үргэлжлүүлэхэд диан хийх гэж. Диан гэдэг бол бүр одоо бясалгалын онол дээр гарсан хүмүүс бол дианд оршдог. Бүр тэгш оршоод ямар ч тэр ертөнцийн 8 ном буюу сайн хэлүүллээ гэж баярлах, бусдад муу хэлүүллээ гэж гутрах, хоолунд донд олдохгүй байна гэж тэрэнд шантрах, хоолунд олдож гин ол зомог их байна гэж тэрэнд одоо дорлох, бас одоо нэр алдар нь түгж байна. Нэг бол нэр алдар нь муугаар түгж байна. Нэг бол өвчин туслаа. Нэг бол би одоо эрүүл хүчтэй байна гэдэг юм уу. Ийм ертөнцийн 8 номын хүлээснээс ангижраад
тэр бясалгалд гүн ордог. Самади бясалгалд гүн ороод тэрийгэ бүр олон сар жилээр хийгээд ирэхлээр Дhyana гэж нэрлэдэг. Энэ бол одоо хамгийн дээд зэргийн хөл хорой. За мэдээж энэ бол зүгээр сонирхолтой тухайд ярьж байгаа. Бид тэр төвшөнд хүрэх хүмүүс бол мэдээж ховор. Гэхдээ түрүүний хэлсэнчлэн өөрсдийнхөө чадах хэмжээнд эрдэм боловсрал, дотоод сэтгэлийн боловсрал, эднээсийг л шат ахиулах тал дээр л анхаарах хэрэгтэй. Цагийг үр дүнгүй өнгөрөөж яана л гэдэг бол өөрөө өөрийгөө хуурж яана гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ одоо энэ орчин үед бол англи хэл дээр retreat гэж ингэж нэрлэдэг. Retreat. Тэгээ retreat гэдэг нь бол мэдээж үгийн үндсээр нь тайлбарлах юм бол янз бүрийн утгатай боловч буддийн шашин олон энэ шашнуудад өөрсдөө ганцаарчилж суух, нэг бол хэсэг бүлгээрээ нийгмээр тасарч сууж, номд суралцах юм, бясалгах, өөрсдөө одоо оюун санааг улам хөгжүүлэх ийм юм бол бусад шашинтангуудад байдаг юм байна. Гэхдээ мэдээж буддийн номонд бол энэ бол маш олон янзын хэлбэрээр олон янзын төвшөнд хийгддэг. Тэгээд яг үгийн ингээд энэ spiritual retreat гэдгийг бол ингээд тайлбарлах юм бол өөрөө ганцаарчлаад хөл хорой өөрийгөө нийгэм өдөр тутмын эглийн амьдралаас чөлөөлөөд холдуулаад тэгээд аливаа эрдэм номд шамдах, бясалгах энийг бас одоо орчин үед гадаад орнуудад бол хэрэгэлдэг. Retreat хийнэ гэж ингэж ярьдаг. Ярьдгаа. Тэгээд энэ өнөөдрийн ярианаас та бүхэн асуух зүйл гарвал бас комментээр асууж болно. Та бүхэнд баярлалаа.